Манай нийслэлийн жижиг дунд үйлдвэрүүд дэмжих төв бол жил болгон одоо энэ үзэсгэлэн зохион байгуулдаг. За Амрано гэсэн энэ нэртэй үзэсгэлэн бол одоо бас тусгай брэндээр ингээд хаягжуулалт одоо бүхий л юм ингэж хийгээд ингээ 2 дахь жилдээ энэ брэнд хаягтайгаараа ингээд энэ үзэсгэлэн явагдаж эхэлж байгаа. За энэ үзэсгэлэн бол өөрөө бол нийслэлийн сэдвийн санаачлагаар хийгдэж байгаа ийм ажил. Энэ бол одоо гадар болж байгаа бүх үзэсгэлэнгүүд бол ер нь бол бүгд одоо төлбөртэй байгаа. За нэлээдгүй бас өндөр төлбөртэй байгаа шиг байна. За манай үзэсгэлэн бол одоо бас иргэдэд нөгөө ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих болгосонтой уялдуулаад за энэ сарын хугацаанд одоо ингээд үн төлбөргүйгээр одоо хөдөө орон нутгийн 21 аймаг 9 дүүргийн одоо 1000 аж ахуй нэгж одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дунд одоо бичлээс эхлээл жижиг дунд бизнес эрхлэгчид нарыг бүгдийг нь одоо хамруулсан ийм үзэсгэлэн зохион байгуулж байгаа. Нийтдээ 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож байгаа ийм одоо тоо мэдээг бол бид нар гаргаж ирж байгаа. Жил болгон одоо энэ Амрано гэсэн энэ үзэсгэлэнд манай жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэд бол жилд нэг л удаа энэ том үзэсгэлэнд оролцдог. Энээс одоо өөр том үзэсгэлэн бол одоо Монгол улсад болдоггүй шүү дээ. Наадам даншиг одоо яа дээ нүүдэлчин гэдээ болдог энэ үзэсгэлэнгүүд бол ер нь 3-4 хоног болоод тэгэл үзэсгэлэн хаагддаг. Хамгийн одоо салшны баярыг өгсөн, Монголын цагаан сарын баярыг өгсөн үзэсгэлэн бол одоо Амрано гэсэн энэ үзэсгэлэн бүтэн сарын хугацаанд явдгаараа л онцлог. Хүмүүсээс энэ хүрээс татахгүйгээр энэ сарын хугацаанд үйлчлүүлж байгаа шүү дээ. Хамт өөрсөнд одоо ямар. За ер нь бол бид нар яг энэ Амрано гэсэн үзэсгэлэн зохион байгуулахад бол манай 9 дүүргийн одоо ажилтан албан агч нар манай нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих төвийнхэн бол нэлээдгүй ачаалттай ажилтдаг. Бүрэлдэхүүн маань бас цөөхөн үнэтэй бид нар ч бас тийм бүрэлдэхүүн ажилтдаг учраас маш их ачаалттай одоо бас энэ иргэдийн үйлчлэгийг үзүүлэх. Дээр нь одоо бид нар нөгөө гал за тэгээ янз бүрийн эрсдэл за хулгай дээрэм одоо яадгийн те ингээд янз янзын энэ асуудлуудыг бид нар бас ингээд ийм асуудал гарахгүйгээр энэ үзэсгэлэн зохион байгуулахын төлөө бол ажлуудыг бас нэлээдгүй зохион байгуулж нэлээд хяналттай ингээд өдөр болгон жижиг гаргаад ингээд бүр ингэж явдаг бидэрт бол нэлээд ачаалттай байдаг. Нэгэн одоо үнийн их өндөр өнийн өргөдөл байхгүй за тэгээ янз бүрийн одоо асуудал үүсэхгүй за иргэндээ өөрт нь нээлттэй за тэгээ үзэсгэлэн өөрөө бол энэ жил маш онцлог болсон яад онцлог болж байгаа гэхээр нөгөө урд Хятадд үйлдвэрлээд Монголд шууд оруулж ирж одоо зардгийг бол ер нь бол нэлээд хязгаарлаад заал Улаанбаатар хотод одоо Монгол улсад үйлдвэрлэл явуулж байгаа. Одоо яг тухайн хүний одоо үйлдвэр энд ингээд Монгол улсад оршин тогтнож тэгэхээр хүний одоо гар уур ухаанаар хийгдсэн бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнийг борлуулалт хийж байгаа ийм компаниудыг дэмжиж байгаагаараа хамгийн онцлог байгаа. За өмнө нь бол бид нараас өөрсдөө шалгуулалт хийдэг байсан бол энэ жил одоо яг аж ахуй нэгжүүдтэй тулж ажиллахын тулд дүүрэг тус тусдаа одоо шалгуулалтаа хийгээд энд орж иж байршуулж байгаа.